Trans-West Mongoliad тав тамирал. Юуны өмнө таны заавал мэдэх ёстой зарим зүйлсийг танилцуулъя. Тэгэхээр энэ бол та Trans-West-ийн зочин. Гэрээд ажилтан эсвэл та манай шинэ ажилтнч бай. Хэн ч хамаагүй та Trans-West-ийн ажлын байранд байгаа бол хүн бүрийн аюулгүй байдал бидний хувьд нэн тэргүүний зорилт гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Ийм учраас хүн бүр аюулгүй байхын тулд зөв шийдвэр гаргах чадвартай байх нь маш чухал зүйл юм. Та энэхүү видеог үзэж байна гэдэг нь аль хэдийн үүдний хэсэгт бүртгүүлчихсэн байна гэсэн үг бөгөөд энэ видеоноос таны заавал мэдж байх ёстой хэд хэдэн энгийн дүрмтэй танилцуулна. Хэрвээ бүртгүүлэлгүй орсон бол заавал эргэж очин бүртгүүлэх шаардлагатай гэдгийг анхаараарай. Мөн та энгийн тэмдгээ хүн бүрт харагдахуйц ил зүүж явах ёстой бөгөөд таныг бидэнтэй байх үеийн аюулгүй байдлыг таны өрсөн ажилтан буюу таны зааварлагч хариуцах болно. Trans-West-ийн оюуны өмч болон манай ажилтнуудын хувийн нууц зэргийг хамгаалах үүднээс та зөвхөн бичгээр зөвшөөрөл авсан тохиолдолд зураг авах болон бичлэг хийх боломжтой болно. Таны айлчлалын үеэр Trans-West-ийн үйл ажиллагааны хэсэг рүү нэвтрэх шаардлага гарвал та заавал зориулалтын хувцас хэрэглэлтэй байх шаардлагатай ба үүнд цацруулагчтай хандаац, хамгаалалтын нүдний шил, мөн хамгаалалтын гутал зэргийг өмссөн байх ёстой. Мөн зарим хэсэгт танаас нэмэлт хамгаалалтын хэрэгсэл буюу сонсгол хамгаалах хэрэгсэл, хамгаалалтын дуулга, бэйли зэргийг шаардаж болно. Гэхдээ та санаа зовлтгүй. Танд ямар хамгаалах хэрэгсэл шаардлагатай вэ гэдэгт манай ажилтнууд санаа тавих болно. Trans-West-ийн үйл ажиллагааны хэсэгт сэрээ төргөгч, кран болон даралтад төхөөрөмж ихээр ашиглагддаг тул та Trans-West-д байрлах бүхий л цаг үедээ манай ажилтнаас дур мэдэн холдож болохгүй ба зориулалтын зорчих хэсгээр зорчих ёстой бөгөөд сонор сэрэмжтэй байж хөдөлгөөнд тоног төхөөрөмжийн хөдөлгөөн дууц тохионд соргог хандаарай. Хэрв та галын тохиолдол болон альва дууц тохиолдол сонсох юм бол цуглах цэгт цуглах шаардлагатай ба зааварлагчийн зааврыг дагаж мөрдөх ёстой. Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд тайван байх нь чухал шүү гэж сануулмаар байна. Хэрв гал түмэр гарсан тохиолдолд таарвал зааварлагчтай хандаарай гэж зөвлөх байна. Баатар болох гэж оролдох хэрэггүй. Та ямар ч тохиолдолд өөрийгөө эрсдэлд оруулж болохгүй бөгөөд танд тусламж хэрэгтэй болсон үед манай анхны тусламж үзүүлэгчид эсвэл манай альч ажилтнанд хандаж болох бөгөөд Trans-West-д бэлтгэгдсэн анхны тусламж үзүүлэх чадвартай ажилтнууд үргэлж бэлэн байдалд байдаг. Хэрв осол гарсан эсвэл осолд төгссөн тохиолдол болвол таны зааварлагч ослын тайлангийн маягтыг бүглэх болно. Та тамхи татдаг бол бидэнд тамхи татах зориулалтын цаг болон тамхи татах цэг байгаа. Бид таныг ногооноор бодож сэтгээсэй гэж хүсэж байна. Учир нь Trans-West нь хог хаягдлын талаар баримталдаг бодлого журамтай бөгөөд өөрийн үүсгэсэн хаягдлаа зориулалтын хогийн савнд ангилан хайнав. Бид хүн бүрийг хувийн хариуцлага ухамсарлан аюулгүй байдлын манлайллыг харуулахыг уриалдаг ба тааж гисэн үүнд хамаарна. Шин соргог нүд аюулыг илрүүлэхэд үргэлж тусалдаг. Хэрв та аюултай нөхцөл байдал, эрсдэлтэй үйлдэл зэргийг анзаарсан бол бидэнд мэдэгдээрэй. Анхаарал хандуулах шаардлагатай зүйлсийг бид үргэлж засаж сайжруулахыг хичээдэг. Таны хэн байх, яагаад энд байхаас үл хамаарна. Таны оруулсан хувь нэмэр мэдээлсэн бүхэн бидэнд чухал бөгөөд бидний аюулгүй байдалд оруулсан хувь нэмэрт үргэлж талархах болно. Бидний урай бол бүх ослоос өршлөн сэргийлэх боломжтой буюу аюулгүй байдал бол аз биш сонголт юм. Trans-West Mongoliad байх цаг хорон бүрээ үр дүнтэй өнгөрүүлээрэй.